хүн байгаа одоо хүртэл байна. Даан гэж гөрчихсөн. Кино гаргаад. Сарантайгаа байна. Сарантай гэж та болов. Соёлын яам байсан тийм. Одоо ингээд Кино зүрийн газар. бид нар ч нэг ярьдагсан. Туяа гэж байна одоо. Кино үзүүлдэг хүн гэхээр Шарибо гэдэг. Та тэр киног үзчихсэн баг те. Кино механикчийн тухай. Кино говийн зэрэглээ дээр. Говийн зэрэглээ дээр тий. Тий тэгээ Шарибо гэдэг. Та хоёр нь кино олон жил үзүүлсэн киног ер нь сайн тоглоно биз? Одоо киноны үг эднэр сэтгэл санаа чэжлэгч тийм ээ. Нэг киног чинь нэг сүрэн очиад гаргана. Жишээлбэл тэр одоо ардын элч гэдэг кино байв. За ардын элчээс нэг явах та. Тэгээ нөгөө цагааны нөгөө офицер удирч байхгүй юу? Хороос 40 насны хүүхэд дагуулсан эмэгтэй хэр. Юу гинэ? Хороос 30 насны хөркөн гөхнөд өгөө. Хөркөн бүгдийг суглуулад хэрэгөө. Гээд ингээд. Тэгж дээ. Тиймэрхүү одоо санаад орчих шүү дээ. Одоо шана хөдөгийн баясгалан гэдэг нэг сайхан кино байдаг тийм. Хөдөгийн баясгалан кинон дээр одоо сайхан нэг гитараар нэг болдооч гой дуудуул. Та тэр дуугийн дуулах уу? Тэвэн амрын гэн хайлоо тансгол нийтгэл халоо сүрдотгийн одом хөндид мал сүргэн бара дүрэн гэхээр нөгөө цайгаа шончихсан отроор явж байгаа. Тэгээ нөгөө үг нь чинь одоо болдоо хүмүүс ямар дуудуулаа яг нутгийн тухай дөө энэ төр гэдэг. Моторын дуу гэдэг кино байдаг. Моторын дуу ч одоо их сони сайхан кино шиг бас их. Та моторын дуу бас яваа. Нэг мотоциклээр хөвчихсэн нэг зам гэдэг. Тэрний их сайхан дуу байдаг. Яа тийм малчихшээ. Өгшөрсөн тийм. За. Ер нь таны тухайныг бүтэн нэвтрүүлэг хийхэд бол таавал ер нь монголчуудыг бол сайхан одоо баярлуулж аргаах хүн байна да. За баярлалаа. Мотогоос монгол сүрэн сайн гараа. За. Энэ булгалд байсан одоо булгалд ч торгууд урокаяас хийгээд бийдүүд нэг 20 жил явлаа. Тэгээд одоо би бас ерөө Монгол сургууль төгссөн 2 дугаар жилээс. Тэгээд доллараас нь 73 онд сэрэгт явсан. Сэрэгт бас кино механик хийсэн. Тэр сэргийн тэр улаан хорн эцсийн бод тэр Ноёл 26 анги байсан. Тэгээд хорнд аюуш гээд хоньны аюуш гэсэн байна. Хоньны аюуш гээд хорнд аюуш. Тэр чинь нэг казак офицер байсан байгаа юм да. Тэгээд нэг хорнд аюуш. Тэр овсготой. Тий. Хорнд аюуш гэж байсан. Тэгээд модон мөр хараад чаддаг нэг казак офицер. Тэгсэн чинь нөгөө улсууд чинь шалгалтын улсууд ирэхээр чинь энэ жил чинь богдуулын ороо сайхан орсон байна дээ гэд гоо та нар хараач гэх богдуулын ороо дээр нэг комиссиуд ингээ харагдаж чинь. Тэгээ морин таталт очоод зогссон. Хой та сайхан давлаа гэсэн. За тэгээд нэг улс төрийн шалгалт болохоор чинь нэг аюушх бол нэг улс төрийн хүний юм чинь тэр билет энэ талын гармад нэг 5 хийлээ. Энэ талын гармад нэг 5 билет хийлээ. Та нэг тоолоод авчихаарай гэхээ. Гоо нага хасах маань намайг хогорсон байх шүү. Байхгүй байх шүү. Ер нь тэр аюушгийн тухай их олон тийм хөгжөөд түүхүүд тийм байдаг тийм. Би тэр ангид байсан л да. Тэгээд 73 он тэнд байсан. Тэр нэг мөрөн дугаар гүдгөө гацак нь та. Тий. За. Их сэргэлцсэн байгаа. Энэ одны хамт амжиж яригдсан тэр казак залуутаа ингэж таардаг байжээ би.